3, 2, 1. Ciao. Тоглоод хэрвээ ингээд чи дугуйг бариад би ард нь суугаа явчихдаг юм байдаг бол би бас ингээд чам шиг дугуйгаар аялж чадчих штэ бараг болох юм шүү гэд тоглоод хэлсэн чи манай уудаас тийм хоёр хүний дугуй гэж байдаг штэ. Бит хоёрын дугуй маань бэлэн болсон. Одоо хөдөлгөхөд бэлэн болсон байна. Манай хоёр гэрээ бит хоёрыг жоохон галзуу гэж боддог. Тэгээ юун түрүүнд манай үзэгчдэд өөрсдөө танилцуулахгүй. За намайг болохоор Баасан Сүрэн гэдэг Монгол төрч өссөн. Саяны 25 оны 6 сараас ихтэй бүртөөгөө хамт одоо дугуй аялалд гарсан. I'm Federico, I'm Italian. Намайг Федерико Димаси гэдэг Италийн иргэн. Сүүлийн 6-7 жилийн турш өөр олон улсад олон янзын ажил хийж байгаад дугуйн аяллыг сонирхож эхэлсэн. Дугуйтайгаа Монголоор аялж яваад найз охинтойгоо танилцсан. Түүнээс хойш бид хоёр Монголд амьдарч байгаа бөгөөд 6 дугаар сараас хамтдаа дэлхийгээр дугуйтай аялах аяллаа эхлүүлсэн байгаа. Different regions of the world. Танилцсан түүхээсээ бидэнд хуваалцаж өгч болох болоо. US Фед болохоор 2024 оны хавар Монголд ирээд тэгээд Улаанбаатарт нөгөө дугуйгаараа аялал нь болохоор Сингапураас эхлээд Итали орсон байхгүй юу. Тэгээд Италиас Сингапураас гараад Монголд ирээд тэр Монголд ирж байгаа нь болохоор аяллах нь хамгийн хойд цэг нь. Тэгээд Монголоос эхлээд болохоор дандаа баруун тишээ явна гэд. Тэгээд тухайн үед болохоор нөгөө 7 сар дугуйтай явсан байсан болохоор Улаанбаатарт ирээд нэг 2-7 хоног одоо арай илүү урт амархаа төлөвлөсөн байсан байлаа. Тэгээд тэр амралтын хугацаанд бид хоёр таараад тэгээд бид хоёр анхаараа нөгөө Fat Cat гээд jazz клуб гэдэг тийм дугуйцж ирсэн. Тоглоод нөгөө Итали залуучууд амар гоё хоол идэг гэсэн тийм ээ. Гэ нэг тиймэрхүү хэлсэн. Тэгсэн чинь би чамд хоол хийж өгч болно шүү дээ гэ. Тэгснээ ганцаараа номоо ороод бүх юм маа бүглуулаад тэгснээ одоо би танаад хүрээд ирлээ. Би бүр гайхаад яаж ирсэй гэдгсэн чинь би өөрөө яг автосан суугаад ирсэн гэ. Тэгээд манай дээр надад хоол хийж өгөөд тэгээд эрэхтэй болохоор надад тийм дахиад бичсэн. Тэгээд дээрээс нь юм мотор юм найз нь юм хийдэг. Тэгсэн чи тэр найзаараа юм модон зүрхтэй зүрх тэгээд нацаа гэдэг. Яа. Тэгээд дахиад энэ зүрхтэй авчиж өгсөн. Би болохоор дотор анх уулзаад бодтоолохоор энэ залуу ингээд аялаа явж байгаа юм чи би гоё аяллахын түүхийг сонсоод тэгээд ийм хүнтэй болол ингээд удаан харилцаанд орж болохгүй гэх юм бол энэ хүн чинь аялалдаа яваад үнэхээр ганцаараа Улаанбаатарт үлдэнэ гэж дотор амар айцтай суухгүй. Тэгсэн чинь дахиад авчиж өгөөл. Тэгээ би чи өөр шокнд ороод захиан фигэн дэвшаал бүр тэг ямар сэний юм бэ гэснээ ингээд хэрвээ чи ингээд олон гэвэл би чамтай ингээд юу ямар энэ одоо ихмээр энэ тэргээ би бүр нүд өрөөд энэ юу яриад байгаа юм шиг. Тэгээд тэрнээс хойш хоёр ингээд чатлаад тэгээ намайг орой ажил тарахаар ажиллаас ирж аваад ирэх гэж өгөөл. Тэгээд байж байгаад манай уг нь Монгол визэнд болол 1 сар байх боломжтойсэн тухай дээ. Тэгээд тэрийг болохоор 1 сар дахиад сонгож олдог. Тэгээд Улаанбаатарт 7 хоног чижсэн нөө бүх хоёр одоо 1 сараа сонгуулаад бүтэн 2 сарынхаа визийг бүгдийг Улаанбаатарт өнгөрөөгөөд тэгээд уг нь Итали хүртэл явж ирсэн. Тэгээд 3 сар Кыргызстан хүртэл явчаа. Тэгээд явж чадахгүй нэ тэгээд буцаад Монголд ирсэн. Тэгээд тэрнээс хойш бас гоё Монголд цог амьдэрсэн. Анх Монгол руу замын үүд гэдэг газраар орж ирээд шууд л шоконд орсон. Өмнө нь Монгол шиг өргөн уудам газар нутагтай хэрнээ хоосон тал газар харж байгаагүй болохоор үнэхээр гайхалтай санагдсан. Гэхдээ их хүйтэн салхитай үе байсан ч хаан чамаагүй буудлаад л унтаж болохоор байсан. Замд таарсан монгол хүмүүс ч үнэхээр найрсаг хандаж байгаа нь үнэхээр их таалагдсан шүү. Бас Улаанбаатарыг хараад 2 дахь удаага шоконд орлоо. Монголчууд нүүдэлчд учраас Улаанбаатарыг ийм том хот гэж үнэхээр төсөөлөөгүй. 3 дахь шок нь найз охинтойгоо таарсан явдал байлаа. Улаанбаатарт хүнтэй уулзнаач гэж төсөөлөөгүй байж байгаад найз охинтойгоо таарсан юм. Тухайн үед Баскыг хараад шууд л татагдсан да. We loved each other and that's the main thing. So. Тоёс битгүүний ийм цаанаасаа нэг тийм мэдрэмж байсан. Хүмүүс яриад байж шаа. Би ингээд нөхөр болох хүнээ хараад мэдсэн энэ. Би тэгээ фэдэд уулзчихвал юу сүртэй гачи байж боддог байсан чи яг өөрөө уулзаад нэр ийм бас байдаг юм шиг байна гэж бодсон шүү дээ. Та хоёр маань
Анх ер нь яагаад энэ дугуйтай аялалд гарах талаар шийдсэн бэ? Тэ хамтдаа аялалд гарах талаар. Тэр талаар бидэнтэй олцгоё. Тэгээд хоёр болохоор анх болохоор ихтэй зүгээр 6 сард хуйлаа Таиланд яваад ээлжих амралтаар зүгээр 2 сар гарч юм уу амрыг гэж төлөвлөж ирсэн. Тэгээд хоёулаа ажил машлаа хийгээд юм явж байгаа л фэдэж өмнө болохоор угаасаа дугуйтай аялаа үзсэн. Тэгээд би болохоор уг нь дугуй унах дуртай. Гэхдээ дугуйтай ингээд машин зам дээр ингээд зам ам яаж байгаагаар өөрөө явахаас бүр амар айдаг. Тэгээд би тоглоод хэрэг ингээд чи дугуйг бариад би ард нь суугаа явчихдаг юм байдаг бол би бас ингээд чам шиг дугуйгаар аялж чадчих штэ. Бараг болох юм шүү гэд тоглоод хэлсэн чи манай өөдөөс тийм хоёр хүний дугуй гэж байдаг штэ. Танд ингээд тийм дугуй байгаа гэ надад зургийг үзүүлээ. Тэгээд хоёр за тэгвэл зүгээр ингээд Таиландд очиод ингээд зүгээр далайн ирэг дээр амарч яхаа хоёлаа дугуйтайгаа Таиландаар явъя гэд. Тэгээд нөгөөдхөө санаагаа ярьж явсараа сүултээ зүгээр ингээд дугуйгаар явж хахаа бас хүнд хэрэгтэй юм хий. Тэгээд бид хоёр нодлон өгөл Монголд исэн байхгүй юу? Монголд өнгөрөөсөн. Тэгээд өгөл утаа амар хэцүү. Хоёлаа тэгвэл ядаж утаанд хувь нэмэр оруулах ямар нэг юм хийгээд. Тэгээд өнгөрсөн 5 сар болохоор нэгдсэн үндэсний байгууллагын тимийг юу явж ирсэн, хандви аян явж ирсэн, if I only could go solar гэдэг. Тэгээд бид хоёр тэр нэгдсэн үндэсний байгууллагын хөндлөө яриад 6 сард Таиланд явахаас өмнө бид хоёр ингээд Таиландаар юм тандем дугуйтай явах гэж байгаа маа. Тэгээд танай энэ хандви аяны чинь бид хоёр ингээд сурталчлаа. Хүмүүс ингээд илүү хандив өгвөл одоо тэр хандвийн мөнгөөр гэр хорооллын айлуудад нарны эрчим хүч одоо нарны панел суулгаад тэгээд тэрүүгээр гэрээ халаагаад одоо удаанаас одоо нэг жоохон ч гэсэн салхах тийм боломжтой байна. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллага болно гэдэг. Тэгээд 6 сард аяллаа эхэлжсэн. Тэгээд бид хоёр Таиландаас гадна Малайзаар ороод нэг 3500 км орчим дугуйгаараа шний аялал маань. Тэгээд 9 сар хүртэл явсан. The nicest things I believe is meeting all the Хоёулаа хамт аялж байгаагийн хамгийн гоё зүйл нь баяр жаргалтай, зовлонтой бүх зүйлээ хуваалцаад хамтдаа байх нь гоё. Өмнөхөд дугуйтай аяллуудаар дандаа ганцаараа явдаг байсан бол энэ удаа хайртай хүнийхээ хажууд байх учраас санаа зовх зүйлгүйгээр сэтгэл амар аялж чадна баха. Энэ удаагийнхаа Италиас Монгол хүрэх аяллаа маршрутаа хэрхэн гаргасан бэ? Бас ямар улсуудаар дамжих төлөвлөгөөтэй байгаа бол энэ аялалдаа хэдий хэр хугацааг бас зарцуулахар төлөвлөсөн байгаа вэ та хоёр маань? Одоо энэ аяллаа болохоор бид хоёр сая Италиас 12 сарын 7-нд эхэлсэн. Тэгээд одоо болохоор хамгийн ихний улс Албанд ирчээд байж байгаа. Тэгээд аяллаа маршрут болохоор миний визний асуудал тэгээд өвөл бүтэн ийм асуудлаас болоод бид хоёр аяллахаа маршрутыг ерөөхдөө төлөвлөсөн. Одоо эндээс болохоор Хойд Македон, Косово, тэгээд Монтенегро, тэгээд Серб, Босни Герцеговин гээд одоо энэ Балканы орны улсуудаар нэг 5 сар хүртэл явна. 5 сараас Унгар руу ороод тэгээд Унграас хоошоо Чех болоод Польши одоо уртлын үзүүрээр дараад тэгээд Румын Болгар. Тэгээд Румын Болгар ороод тэгээд Болгараас Турк ороод тэгээд Туркэд 8-9 сар Турк нэлээд нөгөө том болохоор тэнд бараг 2 сар болох гэж бодоод байна. Тэгээд тэрний дараа болохоор Гүрж явах. Тэгээд Гүрж Азербайджан хоёр болохоор нөгөө газрын хил нь хаалттай орж болохгүй. Тэгээд Азербайджаны цаана бас Каспийн тэнгис байгаа. Тэгэхээр одоо Каспийн тэнгисийг Оросоор хойгоор тойрох юм уу эсвэл урдуур нь Иранаар тойрно гэсэн аль нэгээр нь тойрно. Гэхдээ одоохондоо бол аль замаар явах шийдэг байгаа. Тэгээд дараа нь болохоор Пакистан, Туркменстан, Станы бүх орнуудаар дараад тэгэл Монгол руу орондоо. Тэгээ ерөнхийдөө бид хоёр бараг 2027 оны хавар Монголд очих болов гэсэн төлөвлөгөө байгаад байгаа. Ингээд бит хоёрын дугуй маань бэлэн болсон. Одоо хөдөлгөхөд бэлэн болсон байна. Тэгээд та хэдэд юу байгаагаа товчхон хэлье. Энд болохоор бит хоёр бүх унтахад хэрэгтэй юмнууд маань энэ хар цүнхэнд байгаа. За тэгээд энэ хоёр болохоор энд майхан, энэ майхныхын доор дэвсдэг дуудсан байна. За тэгээд энэ хоёр цүнх бол бит хоёрын хувцаснууд нэг нэгээрээ. Нэг нь Федигийнх, нэг нь минийх. Бит хоёрын бүх хувцас байгаа. За тэгээд энүүгээр болохоор уух уснууд цайнууд байна. Энд болохоор бит хоёрын 100-нд ашигладаг бензин байна. За тэгээд энэ цүнхэнд болохоор
what was it? Some tools. Some spare, some pegs for the tent and Нөгөө майхны гадас тэгээд зарим нэг засар масар их хэрэгтэй юмнууд байгаа. За энэ дотор болохоор тэр чигээрээ дугуйны нөөц олгой хамрууд байгаа. Бид хоёр ч ингээд 3 янзын дугуйтай. Тэгээд гурвуулангийнх нь нэлээд олон ширхэг байгаа. За дугуйнд хэрэгтэй одоо илүү нөгөөд нэг нэмэлт эвдэрх юм бол засах шаардлагатай бүх юмнууд ер нь энэ дотор байгаа. Тэгээд бид хоёрын сойз мэй зас байгаа. За энэ болохоор майхны маань нөгөө юу нь байна? Төмөр нуруунууд байна. За энэ жижигхэн цонхонд болохоор бороонд хэрэглэгдэх бүх юмнууд байгаа. Тэгээд нэг жоохон 100-ны хувцас байгаа. За энэ хар цонхонд болохоор бид хоёрын эмийн сан бүх төрлийн юмнууд тэгээд усны шүүлтүүр одоо янз бүрийн одоо ус цэвэр ус байх газар очих юм бол одоо гол интерес ус шүүгээд уух боломжтой. Тэгээд дээрэс нь зарим нэг цэнэглэгчнүүд байгаа. Энд болохоор үлдсэн бүх электроник хэрэгслүүд тэгээд бит хоёрын Kindle литер байгаа. За тэгээд манай чиргүүл болохоор энэ шар цонхол ерөөхдөө хүнс байдаг. Тэгэл хүнсээ заримдаа дуусаад жижигрээл заримдаа бүр их болоод явдаг. Гэхдээ дээдл нь 32 кг ачих зориулттай. За тэгээ энэ болохоор бид хоёр зүгээр өдөр тутамдаа нөгөө зогсохдоо суудаг сандал мандал гэдэг иймэрхүү жижиг зүйлсүүдийг хийждэг. За тэгээд the last one. Энийг мартсан байна гол юм аа. Энд бид хоёрын бүх уух уснууд байгаа. Энэ хоёр нэг нь 2.2 2.2 литрийн багтаамжтай 2 сав. Тэгээ литрийн багтаамжтай 2 сав гэдэг. Энэ одоо бид хоёрын бүх ундны усны хэрэгцээ. За ингээд in the end I also forgot. Энэ манай гацуур байна. I think, at least for me, the hardest part is always. Аяллаа хамгийн хэцүү зүйл нь гадны иргэдтэй хэл нэвтрүүлцэхгүй байх явдал байдаг. Мөн суурин амьдрал буюу өөр дадсан амьдралын хэмнэлээс гарахад хэсэгтэй хэцүү байдаг ч хэд хоноод л аялалдаа тасчихдаг да. Өндөр уулч юм уу саад бэрхшээлүүд гардаг юм. Гэхдээ галзуу эрсдэлтэй зүйлсийг бид хоёр хийхгүй. Yeah, we look forward to the plains and also the mountains and every challenge we gonna face. Yung надад хамгийн том дэмждэг хүмүүс нь гэр бүлийн юм байна. Тэгээ манай уушаах бай манай хоёр гэрээ бид хоёр жоохон галзуу гэж боддог. Тэгээ яг тэр тэгж бодоод ингээд дотроо жоохон ингээд энэ нэг хоёр одоо юу гэдэг хоёр галзуу юм чинь гэж бодож байгаа ч гэсэн гаднаа бол байнга дэмждэг. Замс таарч юу ингээ уулзаад юм ярьсан хүн болгон дандаа энэ гоё урмын үг хэлдэг гэсэн ингээд одоо бид хоёрт одоо дэмжлэг үзүүлдэг ч юм уу. Ер нь ингээд уулзсан хүн болгон тусалдаг. Зам дээр явж байхдаа л угаасаа өдөрт ингээд зөндөө асуулттай таарна. Тэгээ баг таарсан хүн болгон нэг эсвэл гайхаад юм дуурч чадахгүй нэг эсвэл ер нь дандаа ингээд урмын үг хэлдэг. Ямар лагийн одоо яаж юм бодож олдгийг энэ төр. Хоёрын аялал маань жил гар бараг 2 жил шахуу үргэлжлэн тэгээд олон сонирхолтой орноор дайрч өнгөрөх болно. Тэгээд өөрөө гоё улсуудын соёлоос одоо танилцуулаад тий замынхаа сонин сайхныг хуваалцаад явах болохоор одоо бид хоёрын Feden Baska гэх пэйж, YouTube, Instagram, Facebook гэх бүх газар байгаа. Тэрийг дагаарай. Тэгээд бид хоёр аяллахаа явцад энэ жил болохоор жижигхэн хадив айн нэгээд одоо гэрийн дулаалгахт хандив цуглуулад одоо утааны асуудал шийдэхэд нэг жоохон ч гэсэн хувь нэмэр оруулъя гэж бодож байгаа. Тэгээд ирэх өгөл болохоор нэлээд гайгүй том хандив айн зохион гэж бодож байна. Тэгээд бид хоёртай хамт байгаад аяллыг маань дэмжээрэй, аяллыг маань зээрэй. Баярлалаа.